За гişүүд өдрийн мэнд хүргэе. Төсвийн хүрээ гэдэг өөрөө бас их чухал баримт бичгээ. Бид нар энэ чухал баримт бичгт чухал бишээр одоо хандаж ирсэн туршлагууд түүхүүд их байдаг. Жилдээ 3-4 өөрчилдөг. За тэгээд өнгөрсөн жилээс эхлээд алдагдaltaгүй төсөв гэдэг ойлголтын зарчмын ойлголт гарч ирээд ингээд явж байгаа. Тэгээд яг үнэндээ бид нар алдагдaltaгүй төсөв гэж хэлээд байгаа болохоос биш 25 оны төсөв маань ер нь алдагдaltaгүй төсөв баталсан юм уу гэдэг дээр би арай өөр байр суутай байдаг. Би хоёр хон тоо хэлчихье. Монгол банкн дээр алдагдал нэрээр бичигдсэн байгаа 7 их найд төгрөг байгаа. Энийний чинь баг дийлэнх нь 4.5 их найд нь байна уу? Орон сууцны санхүүжилтийн ипотекийн хөтөлбөр тэнд явж байгаа. Энэ чинь өөрөө Монгол улсын төсвийн зарлагд бичигдээд зарлага хэсэгт бичигдэж явах ёстой мөнгө. Хоёр хон тоо хэлж. Дараагийнх нь ирээдүйн хувьсанд амнаатын төлбөрөөс орох ёстой 65% төлбөр 20%, 40% гэдэг дураараа хасаад явчихсан. Эндээс нэг их найд, хоёр их найдын асуудал явж байгаа. Ингээд үцхээр багада 30 гаруй их найдын төсвийн зарлагын чинь баг одоо текстүүдэд өсгөөд хэлвэл 20% хуримтлагдсан алдагдал тэнд явж л байгаа. Тэгэхээр бид нар яг үнэндээ бол бид нар гой сайхан алдагдaltaгүй төсөв гэж хэлж байгаа болохоос биш алдагдaltaгүй төсөв бид нар ерөөсөө батлаагүй. Асар өндөр бодит тоо баримт бол алдагдaltaй ийм л төсөв явж байгаа. Нэгдүгээр. Хоёрдугаарт нь за төсөв ийм алдагдaltaгүй нэртэй алдагдaltaй төсөв бид нар батлаад явж байгаа. Хоёрдугаарт нь дахиад сүүлийн үед гарч байгаа тэр бартер гэдэг төсвийн гадуур зүйл алдагдлыг одоо үндсэндээ нуун дарагдуулж явах гэж байгаа зүйл шүү дээ. Дахиад тэр зарим зээлүүдийг төсвийн зарлага тооцохгүй байх тухай нэгэн тал угаасаа тэр чинь төсвөөс төлбөр нь гарах гэж байгаа тоо бүхэн л төсөв дээр л амархад ёстой шүү дээ. Тэгэхээр нэг ийм зарчмын зүйлсүүд энэний цаана ингээд яваад байна. Тэгээд ер нь цаашдаа энэ яг одоо тэр бид нар энэ алдагдaltaгүй төсөвтэй гэдэг одоо энэ үг хэлдэг байр суурь дээр ямар бодолтой байдгийг цаашдаа яг үнэхээр алдагдaltaгүй гэвэл алдагдaltaгүй төсөв гэж байгаа бол үнэхээр зарчмаар нь алдагдaltaгүй төсөв биднэрт хэрэгтэй. Аль эсвэл алдагдaltaй төсөв гэж байгаа бол заавал бие биенээ ингэж хуурах бол шаардлагагүй. Тэгвэл алдагдaltaй төсөв саяны зүйлүүд тоонуудыг үнэн зөвөөр нь гаргаж тавих, санхүүгийн харьцаагаа барих. Гэхдээ бас энэ бол хэрэгцээ шаардлагын үүднээс тэр бартер 9 журийн тэр хууль дүрм журм санхүүгийн тогтолцоогоо эвдэж явахын оронд шаардлагатай болвол энэ тоо баримтуудыг үнээр нь бичих. Шаардлагатай бол алдагдaltaгаараа бичих. Нэгэнт ингэж бие биенээ хуурм эхлэх биш. Зарчимтай юм зарчмынхаа дагуу явах гэдэг ийм би бол ийм хувийн зарчмын байр суурьтай байдаг. Энийн дээр бас нэг албан ёсны хариулт тоо баримт байр суурь өгөөч. За сангийн сайд болтын жавхлан хариулт өгье. За эдийн засгийн хөгжлийн яамнаас нэмж хариулаарай. За зөвхөн дарга юм төсөөр өмнө яригдах үе болгонд энийг асуудیں۔ Хэрвээ та баталсан төсөвтэй итгэлгүй байгуул энэ төсөв батлах хэрэг байна уу? Төсвийн зардлыг бид байнга бууруулах хэрэгтэй. Алдагдaltaгүй байх хэрэгтэй. Гэт та өөрөө ингэж бас ийм зарчмын шаардлага тавьж ирсэн. За энтэй бид санал нийлсэн. Ингээд төсөв баталсан. За тэгсэн мөртлөө одоо бид их хурл дээр мөн баталсан 14 мега төслүүд маань ер нь баг 100-аад их найдын ийм зөв өөрчилсөн байдлаар мөн л төсөв гарч ийн. Төсөв алдагдaltaгүй батлаад зардлаа жил үргэн бууруулах ёстой. Тэгсэн мөртлөө энэ том бүтээн байгуулалтыг таны хэлж байгаагаар төсөвтө багтаа гэж. Тэгэхээр яаж багтаах вэ? Танд шийдэл байна уу? Та хууль санаачлах, хууль батлах бүрэн хэрэгтэй. Тэгвэл тэр шийдлээ оруулж ирээд хэдүүлээ энд ярилцаад батлаад тэгээд тэрүүгээр чинь явъя л да. Болно шүү дээ. Яагаад болохгүй гэж. Одоо бид аль болох төсөвдөр төрийн үйл ажиллагаа зайлшгүй одоо төрөөс санхүүжүүлэх ёстой тэр зүйлүүдээ л авч явъя. За бүтээн байгуулалт болон хувийн хүчээр хийлгэж болох зүйлийг төсөв дээрээ санхүүжүүлдэг болиё гэдэг ийм зарчим руугаа л бид явж байгаа. Ийм тохиолдолд бид олон улсад хэрэглэгддэг практикт туршлага хуулийн эрх зүйн орчныг нутагшуулах хэрэгтэй. Төр үеийн түншлэл, гадаадын хөрөнгө оруулалт одоо өөр юу байж болох? Баялагын солилцоо,
За энэ бол одоо ойролт орнуудын бүхэл улсууд, байгалийн баялагтай бүхэл улсуудын туулж өнгөрүүлж байгаа сайн туршлагууд, энийг яагаад бид хэрэгжилж болохгүй гэж. Олон улс хэрэгжилж болоод байна. Хөгжөөд байна. Ард түмэн сэтгэл хангалуун амьдарч болж байна. Тэрийг энд бид ус төржүүлээд нэг жижигхэн эрх ашигаар бие бинийгээ одоо донгоруулж унгаагаад ингэж байх юм бол дахиад 10 жил, дахиад 20 жил гацна.